За юу байна? За юу байна да? Сонь сайхан юу байна өрд? Өчигдөр нөгөө нэг одонтой ээжүүд маань одонгоо авсан юм билэ. Тэгээд энэтэй холбоотойгоор ч гэх юм уу эсвэл ингээд нөгөө нэг бас сүүлийн үед фэйсбүүк дээр хүмүүсийг хоёр ээжүүдийг нэг талд нь гаргачаад байгаа энэ асуудлыг ярилцъя гэж бодсон. Чи энэ бичлэгийг үзсэн үү, нэмэгтэйгийн бичлэгийг? Үзүүцэн UA property-гийн урангоо алтан гэрэл гэдэг бүсгүй тий. Тэгээ яг өөрийнх нь одоо нөгөө нэг хийдэг контентийнх нь бичлэг юм бэлээ. Тэрнээс яг хүн ингээд юу яагаад аваад тавьчаагүй. Ер нь бол өөрийнх нь тавьсан бичлэг асуудал үүсгэсэн юм бэлээ. Тэгээд энэ дээрээ юу гэж хэлсэн бэ гэхээр одоо та хэр сайн ээж вэ гэд нөгөө нэг асуулт асуусан чи тэрэнд нь хариулахтаа болохоор би ээжигээ харж өссөн. Тэгээд ээж бол миний рол модель. Би бол ээжгийн ээж гэж хэлснийхаа дараа аа бид тэ энгийн ээж байхыг хүсдэггүй. Хорвоогоор юу лээ дэлхийгээр дүүрэн л тиймэрхүү ээжүүд байна штэ. Харин би ингээд час хийсэн чанартай ээж байхыг хүсдэг гэд ярьж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр хүмүүс айгүйх юу бичсэн байсан. Одоо сэтгэгдээл янз янзын дургуутлаа илэрхийлсэн. Тэгээ ингээд яхахыг хинч чадна штэ гэсэн юм тий. Тий хинч чадна штэ гэдэг нь айгүй зөвөн байсан бас. Тий. За чамд ямар санагдав? Ямар хэлэх комент байна? Яг надад болохоор дэлхийгээр дүүрэн л энгийн ээж нар байна. Энгийн ээж байхыг хинч чадна штэ гэдэг нь зүгээр сонсоход айгу зөвүүн л байсан. Яг одоо би өөрөө гэрте байгаа хүний хувьд сонсоход ч гэсэн яг юу гэсэн ч үг юм те. Миний бодлоор бол ээж болгон л хүүхэдтэй одоо ер нь бол бүхэл ертөнцийн л байдаг шүү дээ. Ингээл төрөөл хамгийн түрүүнд харсан хүн нь ээж нь лэмчнэ. Тийм тэгэж хэлж байгаа нь өөрөө ингээд маш олон ээжүүдийг зүгээр яг ингээ гэртээ сууж байгаа ямар нэг үнэн шиг ингээ бизнес эрхлээгүй зүгээр энгийн байгаа ээжүүдийн хувьд бол айгу эмзэгэл ер нь тусгаар юм билэ. Тийм тий. Одоо за урангоогийн хувьд бол бас боломжийн амьдралтай хүүхэд тасрагчтай эсвэл гэрийнх нь хүмүүс хардаг байх тий. Би бол тэгэж бодож байна. Тэгэхгүй бол одоо Монголын яг өнөөгийн нийгэмд ажиллаа хийгээд бага насны хүүхдүүдийг харах боломж бас байдаггүй тий. Ер нь бол цэцэрлэгийн наснд очоод аль эсвэл сургуулийн наснд очиж л ээж нэг ажил хийх боломж гарч ирдэг. Тэнгүүд тэрнээс өмнөх ээжүүд бол нэг хэсэгхэн үе байна шүү дээ. Ер нь хүүхэд цэцэрлэгт ороход улсын цэцэрлэг бол хэд настай авдаг л 3 настай авдаг тий. 2 настай. Тэгээ 2 нас хүртэл ерөөсөө жирэмсэн төрснөөс ахуулаад нэг 2хан жил гэртээ суух үеийг бол хинч чаддаг гэд нэг тийм үгээр тодорхойлох нь бол айгу муухай санагдсан адилхан ээж хүн учраас. Тэгээд эний өөрөө бас уучлалт төсөөд ч юм уу би ингээд санамсаргүй алдаа гаргачихжээ гэж хэлэхгүй улс төрийн шоу болноос болоод хүмүүс миний эсрэг байна гэсэн тайлбар хийсэн байлээ. Тэр нь айгүй сонир санагдсан. Зүгээр би үгийн алдаатай сонголт хийжээ гэвэл тэгэл хүмүүс ойлгоо шүү дээ. Энд чинь айгүй хөдөлмөрч би уг нь бол урангууд бас айгүй дуртай. Айгүй хөдөлмөрч мундаг бүсгүй шиг санагддаг. Айгүй тийм орчин үеийн лидер эмэгтэй шиг. Тэгээ энэ яг бичлэгэн дээр хийсэн үг нь бол ер нь бол айгүй болохгүй л үг байсан л да. Хэлэн хэлрээд хэлсэн юм уу гэхээр ерөнхийдөө бол ажил хийдгүү гэртээ суудаг байдаг л нэг ээжийг нэг тийм дорд үтсэн маягтай тий. Тий яг үнэ. Тэрийг бол хинч хийж чадна гэртээ байдаг эмэгтэйчүүд хинч хийж чадна гэсэн байртай. Гэтэл янз бүрийн шалтгаанаас эмэгтэйчүүд гэртээ байдаг. Одоо хүүхэд харж хөнгүүл тохиолдол эмэгтэйчүүд гэртээ байгаа шүү дээ ер нь тий. Тэгээд араасаа хүүхдүүд гарсан байх юм бол бүр одоо нэлээд хэдэн жил тэ байхаас өөр аргагүй одоо том нь 2 настай тий цэцэрлэгт орлоо гэхэд дахиад ойрхон төрсэн ээж бол нэг 4 жил бол зайшгүй гэртээ байж таарж байгаа байхгүй өөр хүүхэд харж туслах эмээ өвөө байхгүй хүүхэд асрагч авах одоо тийм мөнгө байхгүй хүн бол гэртээ харахаас өөр аргагүй тэнгүүд тэрийг хинч чадна гэдэг бол айгу муухай доромжилсан доош нь хийсэн санагдсан. Тий тэгэхээр энэ хүмүүсийн одоо өөрийнх нь үзэл бодол өөрийнх нь юунаас илүү эго нь өндөр гарчингууд бусдыг доош нь хийгээд эхэлдэг юм болоо гэж би айгу бодсон. Манай нөгөө нэг йога про ану маань ч гэсэн те. За юу сүртэй ингээд авчаад тэгэнгүүтээ тэрийг ингээд уушлаараа гэж хүлээж авахгүй. Яг одоо урангоч гэсэн яг тэгсэн байхгүй. Уучлаарай гэж юусоо хэлэхгүй. Намайг ингээд нэр дэвших гээд байна гэж бодоод хүмүүс ингээд миний үгийг гуйлаад ах шиг байна. Нэр дэвшихгүй битээ санаа зов ингээд намайг муулзаад ингээд миний энэ бичлэг вайрал болж байгаа. Би харин ч баяртай байна гэж мэгээд амар зөө.
Ямар зөв Тийм гараа гэж байсан. бодчихсон ч тийм бүр. Бүр юм нэг гэрте байдаг ээж нэрийг нэг хачи юмнууд ч гэсэн царайтай те. Тийм тэгэл яавч зохицуулна шүү дээ. Эдгээр өөрснөө л чадахгүйгаасаа болж байгаа юм гэсэн байртай ингэж яг ярьж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Үүндээ бол яаж зохицуулах боломжгүй байж болно шүү дээ. Энэ хүний одоо нөгөө нэг хоёлыг ярьдаг гарааны цэг те бусад ээжүүдийн гарааны цэг шал ялгаатай шүү дээ. Тэр чинь яг амьдрах орчин Амьдралын гэхээсээ илүү төвшин бол маш өөр штэ. Одоо тий энэ хүн бол хүүхэд тасрагчтай байгаа. тий Яг ажиллаа хийгээд хүүхдээ сургуулиасаа аваад ингээд байх боломжгүй. Аль эсвэл одоо өөрийнхөө ээж аваар харуулдаг ч юм уу. Яг тийм л зохицуултыг хийж иж эмэгтэй хүн ажлынхаа карьерийг хийж болно. Аль эсвэл энэ урангойгийн хүүхдүүд том болсон тий сургуулиас наваа гэртээ байхаар өөрсдөө байж чаддаг хэмжээнд очсон байвал бас болно. Тэнгүү тэрнээс өмнөх нэг хэсэгхэн үеийг за тэр 2 3 жил байна уу 4 жил байна уу тий 3 хүүхэдтэй дараалаад 3 хүүхэд гаргасан ээж нар бол 6 жил гэртээ байвал тэгээд нийгмээс юм хинт ч хэрэггүй хинт ч чаддаг зүйл гэж хэлж байгаа нэг муухай санагдаж байгаа. Ер нь бол ээж нарын ажил бол айгүй хүнд тэрийг харин ч хэвээр мундаг том юм амжуулж штэ гэж хэлвэл илүү гоё санагддаг. тий штэ тий. Хүн бүтээж штэ тий Монголын одоо ирээдүй болох хүмүүсийг бүтээгээд тэднийг зүгээр ингээд өөр өөрөөр нь харуулах танихгүй нэр харуулахаас илүү хараад өөрөө байж гэн гэдэг чинь бас мундаг зүйл штэ. Тийм шүү дээ. Тэгээд ээж болгон л өөрийнхөө хамгийн сайнаараа байх гэж л хичээж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээ хилцсэн бол энэ хүн илүү одоо ингээд хүмүүсийн хайр хүндэтлэг хүлээх байсан тий. Тийм. Ээж болгон л өөрийнхөө сайн байхыг хичээж байгаа. Тэгээ би ч яг тэр нартай адилхан бас ингээд сайн байхыг хичээгээд өөрийнхөө хэмжээнд чадсан ээж байхыг хичээдгээ гэж хилцсэн бол өнөөдөр бол шал өөр л үр дүн байх байсан л та. Тийм. Одоо нэг хэдэн жилийн өмнө сүүлийн үед хүмүүс тэгж ярихаа болцсон юм шиг байна. Нэг 5 6 жилийн өмнө хүмүүс яг өстой чанартай нэг 2 хүүхэдтэй болъё энэ гэж мэгээд айгүй ярьдаг байсан тий. Санаж байна уу? Ахаа тий. Одоо чанартай хүүхэдтэй л нэг чанартай чанаргүй цөөхөн олон хүүхэд байснаас гэж ирээл тий. Тий, айгүй муухай тэр болохоор тийм бас яг хүний эрхийн мэдрэмжгүй те нэг олон хүүхдүүд болохоор чанаргүй болчдаг. Нэг хоёр хүүхэд бол айгүй чанартай өсгөөд боловсролд нь анхаарад идэг юм шиг те. Тэгэж ярьдагтай яг ойролцоо санагдсан. Тий, Яг өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг зөвтгөхийн тулд бусад хүнийг харлууж доош нь хийдэг те. Яг тэ хүн олоолаа байх туртай хүн байж л шүү дээ. Ер нь бол дундаж ээж гэж байхгүй, дундаж эмэгтэй хүн гэж байхгүй шүү дээ. Бүгд өөр ямар ч хүн бүгд өөр байгаа. Тэнгүүд тэрийг яг өөрийнхөө хийж байгаа үйлийг зөвтгөхийн тулд бусад хүмүүсийг ингээд доош нь хийх хандлага бол айгу муухай хандлага л та. Тий. Яг үнэ. За хүмүүсийн сэтгэлдлийг харах байлаа. За тэгээ. Зүгээр рингийн ээжүүд минь юу хийсгэж байна да? Чанартай часгийсэн ээж гэж яг алийг хэлээд байна. Дотор хувцастай сармис арилгадаг нь уу? Эсвэл дэлгүүрээс янз бүрийн юм хусаад эргүүлж өгдөг нь үү? Аль нь вэ гэнэ? Яа энэ часгийсэн ээж гэж хайнгут угаасаа ийм гарч ирж байлаа. Тэр доотлол бүр инээдтэй заяа. Чанартай часгийсэн аав баймаар байх юм а. Яавал дээр вэ? Часгийсэн ээж чүүл нөмөрдөг юм бэлээ. Би одоо хөшгөө нөмрөх ёстой юу гэнэ. Зарим нь болохоор ингээд нэг юм маазраад өнгөрөөж ирсэн. Зарим нь болохоор үнэхээр ууралцсан хэлээ. Бүх ээж сайхан ээж шүү. Чи жаахан мөнгөтэй ээж боллоо гэд байгаа юм уу? Арай илүү аргаар мөнгө олж байгаа мундаг часгийсэн ээж гэж ярих чинь буруу сонсогдож байна. Бүсгүй минь ээ гинэ. Ямар ээж вэ гэдгийг өмссөн зүйлсэн ярьсан яриагаар нь биш хүүхдээ чинь хүмүүжил тодорхойлж өгдөг юм да. За энэ бол ёстой гоё часгийсэн жинхэнэ часгийсэн үг чи энэ вэ шүү. Гэхдээ одоо часгийсэн ээж, чанартай ээж гэдэг нь ямар ээжийг одоо чанартай ээж гэх үү? Өөрийнхөө одоо хүүхдийн боловсролд өдөр тутам тий оролцдог, хичээлийг нь давтуулдаг, сайн сургалтуудыг олж сургадаг тий. За тийм сургалтанд явал мөнгө байхгүй ч гэсэн өөрийнхөө хүүхдийг одоо бүх талаараа нь ингээд хөгжүүлэхийг хичээдэг тий. Хичээлийг нь давтуулдаг ингээд цагаа өөрийнхөө яг бодит цагийг зарцуулдаг ээжийг чанартай ээж гэж байгаа юм уу? Эсвэл өөрийнхөө одоо ажил хийгээд олсон мөнгөөрөө би чанартай юмнуудыг хэрэглүүлж байгаа учраас би чанартай ээж гэж үзэж байгаа юу? Аль эсвэл одоо ийм мөнгөтэй боломжтой хүн учраас хамт байх цагаа час хийсэн тий гоё тоглоомын түгээр тоглоулдаг ч юм уу гадаад руу одоо явдаг ч юм уу тий тэгэж өнгөрүүлж байгааг час хийсэн ээж гэж нэрлэх үү? Энэ өөрөө бас амар ойлголтын зөрүүтэй асуудал тий. Урангогийн хувьд бол би бол бизнес эрхлэгч ээж гэж хамгийн урталт нь хэлсэн байхгүй юу?
Би бол бизнес эрхлэгч ээж, завгүй ээж. Тэгтээ би ингээд ийм чанартай часисэн ээж байхыг хүсдэг. Ингийн ээжүүд дэлхийгээр л нэг байна штэ, хинч чадна штэ гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр ажиллаа чийгээд хүүхдүүдэд цаг гаргахыг хилээд байгаа юм болоо. Сайн яг хэлж мэдэхгүй байна. Яг уу зүгээр ингээд хүүхд төрүүлчихэд тэрийг ингээд нэг юм ял шиг хүний өмнөөс хүүхд төрүүлсэн юм шиг хүлээж авдаг ээжүүдтэй харьцуулахад бол өөр л дөө. Нэг тийм ээжүүд бас байдаг шээ те, ингээд нэг годамжаар явж байхад хүүхдээ загнаад ингээд баг чамаас олж би баг ингэж амьдарч ийн гээл нэг юм хүүхдтэй ядархаар те, илүү хэлэх хүлэхгүй ингээд автобусны буудлын дээр ингээд хүүхдээ зохиж аваад зодож аваад хэлэхгүй үгээр хэлээл ингээд нэг тийм амар ээжүүд бас байдаг штэ. Яг хоо ээж болгон амар сайн гэсэн үг бас биш байгаа аахгүй юу? Эндээс харахад бол амар тийм ингээ хүүхдээ зодож модоод тэгэл элдв янзаар хилээл ядаргаад байдаг ээжүүд байна. Гэтэ тэр хүн яг сэтгэл зүйн асуудалтай ч юм уу ямар нэгэн байдлаар одоо нөхөр мөхрөн зовоогоод тэгээ тэр нөхөртөө ингээ гаргасан уураа нөхрийнхөө хүүхдэд гаргаад байгаа ч юм уу нэг тийм сэтгэл зүйн асуудалтай болоод тэгж байгаа болохоос тэр ээж бол өөрийнхөө хэмжээнд мэдээж хизээ нэгэн цагт залуу байхдаа ч юм уу хүүхдтэй болоогүй байхдаа ч юм уу би хамгийн сайн ээж байна да гэж бодож исэн л цаг хугацаа байж л байгаа. Тийм шүү дээ тий. Одоо тэгээд энэ одоо авж байгаа энэ үйл явдалтай тавцаад 4 хүүхэд өсгөн тий 5 хүүхэд өсгөн хамгийн багадаа л 4 хүүхэд байгаа шүү дээ одоо аав гэдэг чинь 4 хүүхэдийг бол зайтай төрүүлсэн хүмүүс байна. Ихэнх нь бол ойрхон төрүүлсэн байна. Ингээд гэртээ суух хугацаа нэлээд их байгаа. Тэнгүүд энэ бүх ээж нарыг бараг хэний ч чаддаг зүйл гэж хэлж байгаатай яг дүүцэж байгаа хгүй. Тэгэхээр энэ чи хэний ч чаддаг зүйл бол биш. Би бол 4 хүүхэдтэй ээж нарыг бол шүтдэг. Яг айгу хэцүү шүү дээ тэр олон хүүхдүүдийг чинь учрыг нь олно, гэрийнхаа бүх юмыг зохицуулна тий. Сургууль, соёл, хувцас, хунаар идэж уух гэл эхнээсээ идээд дуусангууд дараагийнх нь ингээл завааруулаад тий тэр ээжийн хийдэг ажлыг бол алдаршуулах хэрэгтэй л дээ. Тэрийг бол зүгээр хинт чаддаг зүйл гэж бол хэлмээргүй байна. Тийм яг үнэ би ч гэсэн хинт чаддаг зүйл дэлхийгээр дүүрэн байж тээ гэж бол хэлмээргүй байгаа байхгүй яг үнэндээ нэг хүүхэдтэй байсан ч гэсэн тэр ээжээс гарч байгаа энерги, ээжээс гарч байгаа стресс бүхэл зүйл нь яг л адилхан л байгаа шүү дээ. Ер нь бол нэг тэрнээс за нэг хүүхэдтэй дэ ч юм уу эсвэл тэгж бас бодож болохгүй л дээ. Одоо яг өөрөө хүүхдээ хараад өөрөө өсгөөд ямар нэгэн тусламж юу яахгүй байгаа ингээд нөхрийнхөө ард бат ингээд зогсож байгаа ээжүүдийн хувьд бол үнэхээр бүгдээрээ яг адилхан л стресс адилхан л замыг туулж байгаа. Харин оронгогийн хувьд бол яг угаасаа гарааны цэг нь өөр хүн асрагчтай байх, мөнгөтэй байх одоо тий эсвэл өөр юм лаг ажил хийдэг юм бол нөхөр нь ингээд нэг арай хөнгө ажил хийгээд тусалдаг ч юм уу тийвч байж магадгүй шүү дээ. Бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгтээ яг ажил хийдэг ээжнэрийг буруу гэсэн үг биш л дээ. Тэгтээ хүн болгоны амьдралын түвшин өөр. Тэнгүүд нэг тийм хүчрхийлэл үүсгэж болохгүй байхгүй. За гэртээ ээж сууж байгаа ээж ер нь манайхан тэгдэж шүү дээ тий. За хизээ ажилдаа орох аль эсвэл хизээ дараагийнхаа хүүхдээ гаргах юм гэл айгүй их дарамтлагдаг тий. Ажилд орчингууд ямар их ажилд орсон юм бэ? Нэлхтээр л хүүхдтэйгээ цагаа өнгөрүүлэх хэрэгтэй гэл. Тий ер нь айгүй тэгтээ уншаад үрдэг тий. Нийгмийн хүлээлт бол супер эмэгтэй хүн байхыг, төгс эмэгтэй хүн байхыг шаарддаг тий. Одоо хүүхдээ төрүүллээ, гоё эрүүл сарвал өсөглөө, тэгээ хажуугаар нь ажиллаа хийгээд тест бүх юмыг зохицуулаад гоо сайхан байхандаа ороод ингээл явдаг эмэгтэй хүнийг хүсдэг. Гэхдээ эмэгтэй хүн заавал тийм байх албатай ш, нийгмийн хүлээлтэнд хүрэх албатай биш. Заримдаа ядраад гэртээ жилээр, 2 жилээр, 3 жилээр суусан ч гэсэн энэ хин нэгэнд өртөө зүйл биш байхгүй. Хинд яаж харагдах хаан төлөө биш те, өөрийнхөө хийж байгаа шийдвэрүүд гэр бүлийнхаа төлөө хийж байгаа те, нөхөртөөгөө хийж байгаа шийдвэрүүд. Тийм шүү дээ. Одоо тэгэхээр энэ одоо оронгогийн өөрийнх нь нөхөр бас яаж хүлээж авдаг бол өөрийг ингээ хэлчихээр бас сонин те. Энэ өөрөө яг амар бизнес вумен болохоор өөрөө тийм нөхрөө илүү контролддог байх магадлалтай л да. Гэхдээ амар хүүхэд төрүүлэх нь өөрөө энгийн зүйл огт биш ээ. Эглгүй их үнэт тавьсан шүү. Андуураад байна. Та нэг сөрхийн хүн болох гэж бусдаас өөрийгөө илүү дүүцсэн мунхаг зангаа илэрхийлжээ. Энд ч бас зөвл хэлж. Яг үнэхээр мунхаг байсан. Дараа нь уушил гоохгүй байгаа нь бүр утгагүй байсан. Тийм үнэхээр уушил гооч болно шүү дээ тий. Тийм шүү дээ хүн байна даа энэ чинь. За дараагийн комент. Чанартай часисэн ээжийг үзээд сэтгэлд нэг л тухгүй ориглоо.
Яг ямар ээжийг чанартай гэх вэ? Гэртээ хүүхдүүдэд хараад хэдэн жил байж үзсэн. Одоо бизнес хийгээд явдаг ажилтай завгүй ээж байж үзэж байна. Үндэ аль ээж нь адилхан ядарч адилхан давааг туулж байдаг. Гэртээ байгаа ээж бол харин ч хэд дахин илүү байж магадаа. Хуваалцахынгүй гараа тайтгарах боломжгүй маш олон. Яг энэ үеийн хэцүү мэддэг учраас зүгээрдээ удахгүй сайхан болно гэж тэрмээр санагддаг гинэ. Дэлхийгээр дүүрэн Дэлхийгээр аха аха Дэлхийгээр дүүрэн энгийн ээжүүд бидний амсдаг жаргал зовлонд дэндүү адилхан. Бусдын лаг үлээж өөрийнхөөгөө тодруулах муухай. Ээж болгон мундаг. Өөрөө өөрийнхөө хичээж час хийж яваа шүү та нар минь тэврий гинэ. за яг Энэ үнэ. өстой гоё коммент энэ тий. Яг энэ комментар өнөөдрийнхөө яг энэ яриаг дуусгая гэж бодсон. За Тэгээд бүгдээрээ ээж Бүгдөө л болгон час мундаг хийсэн шүү. шүү. Бүгдээрээ л тэрэндээ часыг хитнэж байгаа шүү. Бүгдээрээ тэгээ биендээ ээжүүд минь хайртай байцгаая. Битээ ингэж нэрээ бусдын лаг үлээж өөрийгөө тодруулах муухай шүү. Хичээлмээр байна. За баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.